Хөл бөмбөгийн дэлхийн авраг шалруулах тэмцээн болох үед энэ спортын фэнж бай, үгүйч бай хэн бүхэн аль улс нь авраг болж цом өрөх бол гэж сонирхон үздэг. Эсвэл өөрийн дуртай аль нэг улсаа чадах чинээгээр дэмждэг шүү дээ. Энэ нь өөрөө хөл бөмбөг гэдэг спортын гайхамшиг. Цаашлаа 4 жилд нэг болдог дэлхийн авраг шалруулах тэмцээний нөлөө, цар хүрээ, ач холбогдол нь ямар том гэдгийг баталж байгаа юм. Олимпиадэр ч мөн адил бид хизээж үздэггүй спортоо хүртэл сонирхоод сууж байдаг шүү дээ. Миний хувьд хөл бөмбөгийг сонирхож үздэггүй ч гэлээ Японы шигшээ багийг дэмжиж байгаа. Хэсгээсээ 2-оор гараад нокаут стейж дээр Бразилтэй таарсан нь харамсалтай. Харин Японы шигшээ багийг дэмжиж байгаа маань хоёр том шалтгаантай. Нэг нь багаасаа Японы pop соёл дурлаж, шимтэн үзэж уншиж өссөн болохоор. Харин нөгөө нэг шалтгаан нь Blue Lock гэх аниметэй холбоотой. Okay, that's enough. You three are acting like children. Хөл бөмбөг гардаг хамгийн алдартай аниме юу вэ гэд бодохоор мэдээж алдарт Ахмад Цубаса, бараг фэнтези тулаанд гэж хэлж болох Inazuma 11, орчин цагаас хамгийн хүчтэйгээр орж ирэх төлөөлөл нь Blue Lock. Inazuma 11-ийн зарим нэг ангийг үзэж байсан ч хэтрүүлэгтэй байдал нь таалагддаггүй учраас орж чадаагүй. Харин яг бүтэн үтсэн хөл бөмбөгтэй аниме нь Blue Lock. Өмнө нь Haikyuu-гийн тухай бичлэг дээр тус аниме гарснаар Японы волейбол яаж хөгжсөн, хүүхэд залуучуудад хэрхэн нөлөөлж чадсан тухай ярьж байсан. Харин Haikyuu-гаас хойш шинээр гарсан хамгийн нөлөө бүхий спорт аниме манга бол Blue Lock гэдэгтээ хэн ч марахгүй. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Blue Lock анимын тухай ярьцгаая. Та нар нэрээ яг албан ёсны эрхтэй анимег Univision аниме багцыг идэвхжүүлээд үзэх боломжтой. Албан ёсны эрхтэй үзнэ гэдэг нь өөрийн дуртай аниме студ эсвэл манга зохиолчид дэмжиж байгаа нэг хэлбэр гэдгийг битгий мартаарай. Аниме багцад Blue Lock-ийн хоёр бүлэг хоёулаа байгаагаас гадна Jujutsu Kaisen, Demon Slayer, Haikyuu, Gachiakuta, My Hero Academia гэх мэт олон мундаг бүтээлүүд ч бас байгаа. Заримдаа бүр шинээр гарч байгаа анимег 7 хоног бүр цаг алдалгүйгээр монгол хэлээр гаргаад явдаг. Sub болон dub гэсэн сонголт ч бас байгаа. Тиймээс та бүхэн Blue Lock аниме болон өөр олон гоё анимег Univision аниме багцаас хүлээн авч үзээрэй. Blue Lock бол дэлхийн аврагтай зэрэгцээ дахиад чамаагүй үзэхэд хамгийн тохиромжтой аниме гэж бодож байна. Юун түрүүнд хэдүүлээ нэг сэдвийн тухай ярих нь зүйтэй. Интернетийн ачаар спорт шинэ тренд болж байна. Спортын ямар нэг том арга хэмжээ болоход хэний ч мэдэхгүй, эсвэл мэддэг ч олон танигдаж чадаагүй тамирчид дасгалжуулагчид олонний анхаарлыг ихээр татдаг болсон. Үүний хамгийн ойрын тод жишээ нь яг одоо болж буй дэлхийн аваргад групп шатны нээлтийн тоглолт дээр Кабо Верде улсын шигшээ баг Испани хүчрэг товтлогоог амжилттай хааж тэг-тэгийн харьцаатаагаар тэнцэн явдал. Үүнд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Кабо Вердегийн 40 настай хаалагч Узиня. Тэр Instagram дээр ердөө 50,000 дагагчтай байсан бол энэ тоглолтоос хойш яг одоо 16.7 сая дагагчтай болсон байна. Tem meio milhão. Crazy, isso é louco, isso é louco. Түүнээс гадна дэлхийд дахин танигдаж олон сая дагагчийг нэмж чадсан өөр олон хөл бөмбөгчд бий. Эсвэл өнгөрсөн 2 сард болж өнгөрсөн өвлийн олимпиад гэхэд л керлинг гэдэг спорт олонний анхаарлыг улам их татаж, уран гулгалтын тамирчин Алиса Лиу, гүйлтийн шүрчин Юта Лердам, фристайл цааны тамирчин Айлен Гүү гэх мэт олон тамирчин дэлхийн нийтийн анхаарлыг татсан. Өнгөрсөн зуны олимпиадчаас юу болсныг бүгдээрээ мэдж байгаа. Эдгээр гайхалтай мундаг тамирчид өөрсдийн сахилга бат, хөдөлмөрч байдлынхаа үр шимийг хүртсэн ч бүгдд нь нэг адил төстэй чанар байгаа нь каризма болон оргилд нь гарах гэсэн эго. Харин амжилтанд хүрэхийг хүссэн тамирчин хүнд тэрхүү эго болон каризма ямар чухал вэ гэдгийг хамгийн сайн харуулж чадсан бүтээл бол Blue Lock. Haikyuu-гийн бичлэгийг маань үзсэн бол хэтрүүлэгтэй спорт аниме дургу гэдгийг маань мэдэж байгаах. Blue Lock-ийн тодорхой хэмжээнд хэтрүүлэгтэй фэнтези элемент байдаг ч түүнийхээ дав сужрыг тааруулсан юм шиг санагддаг. Яг нь мангаг нь уншиж байгаагүй ч гэлээ интернетээр манганыхан зурагтай Blue Lock юу нэг юуны тухай юм бэ гэх мэт мем маш их явдаг. Тэгэхээр цаашаа тэр элемент нь уламжлал нэмэгдэх бах. Гэхдээ надад таалагдсан гол шалтгаан нь анимын үндсэн санаа нь өрөмөц, нэмээд спорт хүрэлцгэлээ олон сонирхолтой дүрүүд нэг дор цуглаад нэг зүйлийн төлөө тэнцэж байгаа явдал. За бараг спортын Battle Royale гэж хэлж болохоор. Энэ санаагаар 2018 оноос хойш Кодоншигаас эрхлэн гаргадаг 7 хоног бүрийн шонон сэтгүүлд Blue Lock манга хэвлэгдэн гарсаар байгаа юм. Үндсэн санааны хувьд Японы шигшээ багийн тоглолт сайтай, байрлал бүр дээр шилдэг тоглогчдойж нэг л зүйл дутаж байсан нь жинхэнэ эгоист товтлогч. Япончуудын нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх үзэл, хин нэгэн түүгүүд тухгүй байх гэсэн бодол нь хөл бөмбөгийн спорт нь хүртэл нөлөөлсөн. 世界一のエゴイストでなければ世界一のストライカーにはなれない。 Магадгүй аниме дээрч дээр бодит амьдрал дээрч дээр энэ нь үнэн байсан бах. 日本代表？そいつらってワールドカップ優勝してなくない？
Тиймээс Японы хөл бөмбөгийн холбоондоор Project Blue Lock-ыг Eigo Jinpachi удирдан эхлүүлсэн. Энэ нь Японы хамгийн шилдэг, хамгийн өндөр Eigo-д тоглогчийг төрүүлэх зорилготой. Ингэхдээ ахлах сургуулийн шигшгцэн 300 тоглогчийг нэг дор тусгаарлаж, зөвхөн тэдний чадварыг бас Eigo-г сайжруулах зорилгоор цаашлаад Японы шигшээг аврагын цом төлөвлөгөөний төрүүлэхээр хооронд нь өрсөлдүүлдэг. この299名の屍の上に立つたった一人の英雄を Харин шалгуурыг давж чадлагүй хасагдвал Японы шигшээ тоглох хэрэггүй, өөрөөр бол карьер нь дуусна гэсэн үг. Тиймээс энэ уралдаанд яалж шилдэгэн байхыг хүссэн гол дүр Исаги болон өөр олон сонирхолтой дүрүүдийн бэлтгэл, өрсөлдөөн, нөхөрлөл, тэмцэл гээд энэ бүтээлд гардаг. Мэдээж жинхэнэ эгоч давтлагчийг бүтээн нэтер гэдэг нь нэвтрүүлэхдээ кринж жимчиг санагдах тохиолдол бий. Гэхдээ дүрүүд өөрсдийн чадвараа хэрхэн нээж байгаа, ингийн тулд ямар хүн шалгууртай нүр тулах, дотоод сэтгэл зүйгээд олон зүйлийг харуулж байгаа нь анимег хамгийн сонирхолтой болгодог. Яг үндэ үзэгч бидэнд эцсийн дүндээ хинэн энэ төслөөс гарч ирээд шилдэг нь болох нь тийм ч чухал биш. Харин тэдгээр дүрүүдийн хөгжүүлэлт өсөн дэвшиж буй процесс нь хамгийн чухал байдаг. Үүнийг цувралын гол дүр Исаги хамгийн тодор харуулдаг. Түүнд Наги шиг бөмбөг удирдах гоц авиас, Бажира шиг дрибл чадвар, Чигири шиг хурд, Баро шиг хүчрэг байдал байхгүй. Гэхдээ түүнд өөрийн гэсэн зэвсэг байгаач нэгийн эсрэг нэг нөхцөлд энгийн хүн болж хүрдэг. だから言うてるやん。お前は個人戦になったらボンやって。 Харин цувралын турш Исаги нөхцөл байдалд хэрхэн хөвсөж, хэрхэн хөгжиж, өөрт дутуу эсгүүдээ бий болгож, олдохгүй байгаа эсгийг эрен хайж байгаагаас түүний жинхэнэ потенциалтай эгоист гэдгийг хардаг. Харин түүний энэ байдал нь бусад дүрүүдэд ч бас нөлөөлж чаддаг. Өөрөөр бол хий осон эго биш. Хэрэг чи үнэхээр л оргилдон гарахыг хүсэж байгаа бол өөрөөс чинь хэд ихэн илүү нэгэн байсан ч түүнийг давахын төлөө хичээж, тэгштгэлээ бүтээх эго гэсэн үг. Бусдын мөрөөдлийг уландаа гიშгээд чамаагүй. Өөрөө оргилд гарах тийм хүчтэй эго. 俺が潰したんだこいつら11人の夢を俺のゴールが Энэ бүх гадуурсан царайтай тулцсан эгоист гаруудыг хар л та. Ихэнх спорт аниме манга дээр багийн ажиллагаа ямар чухал вэ гэдгийг харуулдаг. Энгийн тулаан чонон бүтээлүүдээр хүртэл найз нөхдийн харилцаа холбоо, түүний хүч чадлыг харуулдаг шүү дээ. Харин үүнийг жинхэнэ бот цохон эсэргүүцэж, түүний нөгөө тал болох хувийн эго, хувийн авис чадвараа хөгжүүлэх нь ямар чухал гэдгийг Blue Lock гаргаж чадсан. Бүр эхний бүлгийн эхний ангийн эхний сцен дээр л тодорхой харуулдаг шүү дээ. Ер нь тэгээд төлбөмбөг сонирхдогч бай, үгүйч бай, энэ анимег үзээд тухайн спортын талаар олон зүйлийг мэдэж ойлгож авах боломжтой. Энэ нь өөрөө Blue Lock-ийн хамгийн том нөлөө, ирээдүйд үлдэх legacy. Бичлэгнийхэн хэлсэнчлэн Blue Lock-оос олж би л хувьдаа Японы шигшээг дэмжиж байгаа. But I'm excited! Blue Lock хаа байсан Монголд амьдардаг начиг нэгнээс эхлээд дэлхийн үзэг болон бүрт байгаа үзэгчдийг цэнхэр самурай нарыг дэмжихэд хүргэж чадсан. Та нарт хэдэн сонирхолтой жишээ хэлье л дээ. 2022 оны дэлхийн аварга дээр Японы баг хэсгийн шатанд Испанийг ялж апсайдхийн түүхэндээ хэсгийн шатанд төрүүлж чадсан 3 дахь Аз баг болж чадсан. Харин Испантэй хийсэн тоглолтыг фэнүүд Blue Lock-той зүрлдэг. Эсвэл бүр дүр дээр жишээ авбал харамсалтайгаар бэртлээс болж энэ удаагийн дэлхийн аваргыг үндсэн Митома Каурагийн тоглолтын хэм маяг ур чадварыг гэхэд л фэнүүд Наги Сейширотой зүрлдэг. Эсвэл Ито Жуниа гэх тоглогчийн нүүрний өрл багтай, залхуу гэмээр харагддагч, тесрэлттэй гоц хөдөлгөөнөөр мөн адил Нагитэй зүрлэх нь ч бий. Яг би өнөхөр хөл бөмбөгийг гүнзгий төвшөнд ярих хэмжээнд мэдэхгүй учраас фэнүүдийн ярьдаг зүрлэлийг л энэ удаад дурдлаа. Интернетээр энэ дэлхийн аваргын үйл явдлуудыг Blue Lock-тай харьцуулсан зургууд ч бас баггүй явж байна. Үүнээс гадна Blue Lock-ийн хийсэн бас үлдээсэн хамгийн том legacy бол Японы хөл бөмбөгт оруулж буй хөв нэмэр. Мэдээж Haikyuu-гийн кейстэй адил Blue Lock мангаг уншаад эсвэл анимег нь үзээд хөл бөмбөгийн спортыг сонгож байгаа хүмүүс Японд маш их бий. Харамсалтай энэ талаар бодит судалгааг олж чадсангүй. Blue Lock-ийн хувьд манай Монголд ч бас фэн ихтэй учраас энэ анимегээс үүдэж хөл бөмбөг тоглодог болсон, дасгал хөдөлгөөн хийдэг, эсвэл зүгээр л спортыг сонирхож үздэг болсон тохиолдол ч бас байгаа бах. Хэрвээ тийм бол та нар доор комментоор тэр тухайга бичээрэй. Харин сарын өмнө нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь Японы хөл бөмбөгийн холбоо Blue Lock-ос санаа авсан Future Camp төслөө зарласан. Мэдээж 100% Blue Lock шиг төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ Future Camp төслийн онцлог нь олон улсаас авиаснуудыг эрен хайх явдал. Өөрөөр бол зөвхөн Японоос авиаснуудыг хайж бэлтгэх бус, орон орноос эрен хайж Японы элит тоглогч болох замд хөтлөх юм. Ингээд харахаар Blue Lock зүгээр л нэг 60 сая хувь борлогдсон манга, эсвэл зүгээр л алдартай спорт аниме биш юм. Дэлхийд дахинд хүүхд залуусыг хөл бөмбөгийн спортод дурлуулж, цаашлаад Японы хөл бөмбөгийн холбоотой хамтран бодит төслийг хэрэгжүүлж, улсынхаа спортын хөгжилд хүртэл хөв нэмрээ оруулсаар байна. Нэмээд одоо байгаа шигшээ багийн нүүр царай, өнгө төрх имижийг тус бүтээлээр дамжуулан эргээр таниулж, улам их фэнтэй болоход нөлөөлсөөр. Энэ дэлхийн аваргын Японы шигшээ багийн дуу Кираг Адо дуулж, мьюзик видео нь яг л Blue Lock шиг аниме байдлаар хийгдсэн ч бас энэхүү бүтээлтэй холбоотой. Би бол сүүлийн нэг сар Кираг битүү сонсож байгаа.
тохиолдолч гэх үү, албаарч гэх үү, Blue Lock-ийн live action киноны дуу хүртэл Ада дуулсан. Тиймээс спорт нь урлаг болон pop соёлд хэрхэн нөлөөлж, эсэргээрээ pop соёлч бас спортод ямар том нөлөө үзүүлж болдгийг бид Blue Lock-оос харсаар байна. За тэгээд энэ үрээд бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэн Blue Lock болон өөр олон анимег Univision аниме багцыг идэвхжүүлээд албан ёсны эрхтэйгээр үзэхээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.